Хоорондын чуулган 2 дахь удаага зохион байгуулж байна. За манай улс импортлогч биш, экспортлогч орн байх зорилттой. За үйлдвэрлэгч орн болж дэлхийн зах зээлд гарахад олон улсын стандарт дагаж мөрдөх гарцаагүй. За тэгвэл дэлхийдээ мөр зэрэгцэх стандартыг нэвтрүүлэхэд бүс хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг мэрэгжилтнүүд онцолж байна. За манай улсад эхэлсэн чуулганд 10 гаруй орны төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Манай улсад бүс хоорондын стандартчлалын холбооны чуулган 2 дахь удаага зохион байгуулагдаж байна. Энэ хурлаар дэлхийн худалдааны байгууллагаас баримталж байгаа бодлого, чиглэлд нийцүүлэн стандартчлалын талаар шинэ тогтолцоо, эргэцэн өчнийг бий болгоход хэрхэн анхаарч ажиллах талаар ярилцлаа. За чуулганы гол ач холбогдол бол бүс нутгийн орнуудын стандартчлал, тохирлын үнэлгээний бодлогыг нэгтгэн зангидах, зах зээлийг өргөжүүлэх, бизнесийг дэмжих энэ гол зорилгоор явж байгаа. За гадны улс оронд шинээр стандарт батлагдахад олон нийт танилцуулга ажлыг зохион байгуулж, төрөөс энэ ажилд анхаарал хандуулдаг. Өөрөөр хэлбэл сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулж, үүний үр дүнд иргэдэж мэдээлэлтэй болдог гэсэн үг. Харин манай улсын хувьд санхүү төрийн оролцооноос үүдэж энэ асуудал удаашралтай явагдаж байна. За тэгвэл энэхүү асуудал бид хэрхэн анхаарч ажиллах талаар бүс хоорондын стандартчлалын холбооны чуулганы үеэр мөн ярилцсан байна. За 2 дахь өдрөө үргэлжилж байгаа чуулган мэдээллийн аюулгүй байдлын сэдвийн хүрээнд өнөөдөр үргэлжиллээ. Яг гэвэл мэдээллийн технологид бүх юм суурилж явдаг ус учраас мэдээллийн технологид суурилсан тэр бүх үйл явцын нэг хэсэг нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах ийм л арга хэмжээ үйл явц болол явчихж байгаа. Энийг ойлгож иж одоо Монгол улс маань бас 21-р зууны өндөр хөгжилтэй хөл нийцүүлэн алах юм л чадвартай болно. За 1991 онд Турк улсад зохион байгуулагдсан чуулга уулзалтаас бүс хоорондын стандартчлалын холбоог байгуулах саналыг гаргасан. За тус байгууллагын гишүүн орнууд шинжлэх ухаан, техник, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, батлагдж байгаа стандартуудаа нэгтгэхэд өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна.